Малчин түмний Эрдэм ухаан гэдэг өвөг дээдсийн үеэс уламжлагдж тэдний 100 жилийн ажил амьдралаар арвижсан баялаг түүх өв сан билээ. Энэ л хувь заяанда бахтан бахархаж явдаг ажилсаг бурайд зоны нэгэн төлөөлөл бол Монгол улсын авраг малчин бат жаргалын мөн хэрэг. Талын хомор нэвтрүүлгийн ээлжид дугаараа Баян улс мас төлөвлөж байна. Баян улс сумынхаа та ер нь уугуул иргэнэ. Уул энэ хайрхныхаа энэ доор утсан энэ тогтоол энэ асыг өнгөрөөж байна. Аваад маань хончин улсууд байсан малч. Тэрнийхээ гар дээр орхосоод 4-р анги төгсөөд 5-р анги орох жилээ. Аваад тусах маснаар 76 бахад 2003 8 сарын 10-нд ялгаддаг байгаа. Тэрний хариулт ихсэндээ 2003 шууд ирсэн. Тэр өөрөө та бүр бие дагааж таавжийнхаа туслах малчин би явах юм шиг голдуу. Тэг бүтэн жил хариулсан. Тавал дутаагаагүй өрн дуруулаагүй. Тэг 2003 ширэн намгүй шүү дээ. Энэ нэр шиг олон байгаа юм. Нэг талаас нь нэг тийш явж яадаг. Гэртээ сайн ухсаа өгөхгүй. Өгнөөж Тэстэ хүсээ одинд. Тэр миний анхны зам жаахан малч болох ухааныг тэр ихэлсэн байхаа. Усан туулаа жилийн сар шинийн басхан дээр Доронтой аймгаас улсын авраг малчин 9, хошоо авраг малчин 1 шалгарсан. Буянт малынхаа шимийг арвижуулж малч ухаанаа өв соёлыг өвлөж хөдөлмөр алдраа мандуулахын зэрэгцээ хүмүүнлэгийн өлсөж гэсэн хувь нэмрээ оруулж байгаа авраг малчдын шагналыг хүнсгдээ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд болорчлон малчны хотонд ночин гардуулж өглөө. Баян улчууд малчныхаа хотноос 5 дахь аварга үлгэдэн авсан юм а. 1989 онд аймгийн залуу авраг малчин болж байсан Бачаргалын мөнхөрд нь Юнтэн доржийн алтан цэцэг нарт 3 хүүхэд төрүүлж өсгснөөс 2 нь удам залгаж мал оллож байгаа юм а. Ууган хүн сумын сайн малчин аваргын 6 өрхийг 500 гаруй малаар малж үлжээ. Мал дагсны үед яг сайхан явж байна. За нутгийн ахын нар дүүнэрийн буян их байгаа үдээ уулус маа сайхан нутг малдаа өгөөжтэй. Тэний буянгаар сайхан 3 авраг гол төрлөө. Аймгийн алдар туяас цолон маань байна. Манай их аймгийн авраг саалчин. Аавчин ямар ажилтай байсан хүмүүс? Малчин. Малчин аа. Яг л удам нагцсан малчин ба шүү дээ. Тий. Бас л аймаг сумын энэ аврамар болсон уу? Удам дагсан уу? Манай нэг аймгийн сайн малчин байсан, нэг аймгийн авраг саалчин байсан. Манай хошоо авраг малчин. Тийм л манай ээж бас аймгийн сайн малчин байсан. Манай аавс тага батрал гинэ. Ээж маань Гомбын Хамжаа гэж хүн байсан. Манай хатны ажилсаг хүн байсан. Тэр хаваа баг нь утхан юм байна. Нэг харахад морь унаад явж л байна. Малын цан нэг харахад хүрдлэн бариад гадаа гараад нөхөх хужил байна. Гадаа гарч ир болж гэртээ юм байна. Тэр хийхгүй байхгүй. Тэгэл мэл оюун
Дээл ажил байна. Тэгэл нэг л гадаа гараад үнэ Тэр ажилтай. Тийм ажилласан хүн байсан. Урагшаад өгөх юм байна. Шаардлага өндөртэй. Тий. Тэгэл гэсэн Тэг яруу үжигтэй тий. Энэ хэцний хаалхан баха. Нөгөөдүүд би аль багал да. Отхон бүрээ цагаад байгаа юм байл үгт. Таны аав бас танд одоо юу гэж хэлдэг байсан бэ? Юу гэж цагтаг байсан бэ? Ер нь их л зөвл ухаарлахсараа их юм байна да мал юу. Бүх юм зааж өдөр тушаа. Ер нь мал цоханы аав заасан бас нэг үний ах байгаа. Тэр хоёр их заасан да. Тэр туршлагаар 18 та болоод 82 онд зэрэгт яваад. 5 онд ирээд. Та 5 оноос л одоо малчин тушаалтай малчин болоо шүү дээ. Тэгээ 86 оны хантайгаа танилцаад бид хоёр цагаан бодол танилцчихсан л да. Тий. Дэшгээ бүр. Я танилцсан. Я танилцсан. Явжгаа танилцсан байх. Би энэ харсан бод. 87 онд охинтой болсон. Тий, найдлан ч юм уу. 89 онд том хүү маань гараад 91 онд баг хүү маань гарсан. 3 хүүхэдтэй. Айл болоо тэгээд таслалтдаг л мал дээр хөдөөл байсан бид хоёр тий. 86 он цуугаад 7 оноос 1000 конь авч төлөвлөж эхэлсэн. Хоёулаа видаж. Тэгээ 91 он ултар хувьсэл тараад 91 он тэр ултар ажилласан. Сом тарагчны аврах 88 он 89 онд аймгийн залуу аврах. Сэл залуухаж ирдөө 2 жилийн дараа л ирдөө. Тухайн үед яг бие дагаад одоо 1000 гаруй хонтойгоор л тэг хоёр хана залуу байсан тэр 20 хэдтэй өвдөл байсан. Вагаасаа туршлага тэр шинэ байгаа юм чи тийм. Залуу ургуулсан бол улс аврагч ойрхлын юм байлгүй яг зүтгүү. Би зүтгүү байс залуу юм шинэ 20 хэдтэй. Хэрэг насандаа байсан. Сомын төөрөнд орохгүй шүү. Жилдээ нэг ганц нэг орохгүйгүй. Тийм л юу байсан шүү дээ. бос цагт л дандаа мал дээр. Тийм мал дээр нэг ноосо тушаага нэг өөрөөс тушаасан. Бос нь ер мар явахгүй шүү дээ. Сомын төв явахгүй. Эрдэ байга. Малаас холдох дурггүй. Тэр үед чинь малын тоотлогоос дутаавал хатуу шийтгэлтэй байсан гэж ярьдаг юм л. Засгийн мал дутаавал ороо шорнорх наавар байна. Хонь мал хоргодол маргодол яавал цангаа ашгаагаас байнгын ирж иргэн найлыг хоргодолтой байна үгүй байна уу жоохон төвөөс бол байнгын ир аймагаас үлдвэршнээ өдлөөс байнгын ирж шалгаж явдаг байсан. Тэгээ төрөөс болоод зах зээлийн өмнөхөн мал тараага. Тэр оноос. Тэр оноос гэсэн төрөөс юм аа. Төрөөс мал яаж. Гэрээ хийгээ тэрнээс хойлоод илүү гарсныг өөртөө авна. Тэгэхээр хойно байж болно гэвэл хэд энэ 80 авдаг юм уу 90 байж бол тэгэхэд 95-аас илүү гарсныг нөөснө. Тэгэд вич тавга тэрнээс 2 жил 3 жил юу төрөөсөө явсан. Хувцас тарахад баг 200 хонтой байсан хүн шүү дээ. Одоо та ер нь яг мас үргээ хідэн төрөл дээр нь өсгөж байна. Тоо толгойн ер нь одоо хэд төрсэн байна вэ? 5 төрөл дээр л байна л да. Хоёр хүүхэд нэлээд нэг 500 одоо 3 нас хохоо баг байна. Одоо өхөр нэлбар 1000 төгсөж авах шүү өхөр одоо нэлээд. Хүүхдүүдтэй нэлээд өвдөө. Та одоо ер нь нас өдөр хідэн насыг зоглож байна. Бас насаараа л мал маллаа. Бас нэг хаяа жоохон халшрах ч юм уу тийм үе байна уу? Гэтэр байхад виш одоо нэг 60 хүрж байна да. Халчрахаас болох зүрх алддаг болох юм шиг байгаа юм. Тэг хөвгдүүд нь хоёр хөвгд маань хоёулаа малч хажууд байгаа. Туслаад. Тэг тэрнийхээ боёнгаар байна. Тэгэхгүй миний яг юм өнөөхөнд нь хонь дахаас юм архаа болох гээд байна. Хоёр хөвгд хөдөөгөө айлгаар амьдэрдэг хөвгдүүд нь том болсон. Энэ хоёр хөвгд хөдөө гараагүй энэ хоёрыг нь сургууль явуулсан байхгүй 10 төгсгөл. Хоёулаа их сургуульд явсан. Тэгсэн чинь малдаа дуртайсан байлгүй дээ. Нэг хагас яваад жил яваад гээд болцсоос шүү дээ. Сургуулаа орхиол юм танаргүй хөөд гэсэн. Харин тэгэхгүй цааш яваад явна л үү тийм. Тэгэхгүй мал руугаа дуртай.
Бас нэг голонтаас их гэхэд маань борон дээр тий. Том хүү анх сургуулаа ороход хүрээд ирэхэд та хоёр нь яаж хүлээж авч ирсэн бэ? Асуугаад. Асуугаад хоёлаа. Тэгээ хавар иргүүт тэгээд тэр хөр зэрэгтэй болоод тэгээд нэг жил яваад ирээд. 11 сард ирсэн. Одоо тэгэл та өөрөө бас эцгээс өвлөж авсан одоо өөр хүүхдүүд нь өвлж ин тэгэл малч ухааныг өвлүүлж байгаа л бас гэр бүл гэж харж болох юм байна танайх. Тий. Удам дагсаанд одоо. Настай 4-р ангид байхаас л одоо автагаа зүг хадланд гарлаа да. Тэрнээс хойш тий одоо тэгээ бараг 18-9-тэй ерөнхийдөө аавыг бараг амраасан дөө юм хадлан. Тулхаа юу яаж. Өөрөө айл энэ хадлан авахгүй айл гэж байхгүй. Өөрснөө бэлтжээ. Тий. Манайд харвагаас л бохолчирж эхэлдэг. Одоо эдний бүгд адил. Одоо ингээд морин дүнгээс орсон хүүхдүүд байгаа тий. Тэр чинь жинхэнэ энэ бухалч хөрүүлдэг байхгүй юм араар. Тэгж л одоо морин чангарууд. Тэгээд бухлын хооронд л ийм жоохон хүүхдүүд уралдаад л хөтгөөс тэдэр ч одоо. Тэгээ энэ одоо Оросоос орж ирсэн юм дээр морин тармал байдгийг тэрөөгөр ерөнхийдөө хадлангаа хамж аваад хатсан хадлангаа. Тракторыг бэлтгэж одоо хугацааны хувьд ч юм уу альтернатив юм байдгүй. Ялгагдах юм байхгүй л яг удаан л болохоос хамгийн гол нь түл шидэхгүй юм чинь зөвхөн зардал багтай. Тэгээ энэ өдөртөө одоо шилбэг цагаагаар сайхан өдөр одоо хичнээн бохол өвс бэлтгэх үү таад. Цагаагаар сайхан үед нэг 100-аас 150-аад бохол бэлтгэнэ. Зөвхөн мориороо тэгээ хадаад юу яачих. Тэгээ ер нь одоо боройдууд халахууч ер нь бараг бэлтгэхэ байлаад бодож байгаа. Боройдууд бол нэлээд байгаа мэрсэр энэ баян одоо дадлангадлаар энэ тэгтээ цөөрсөн байгаа дөө морин юм тармал ажил болж байгаа юу бол. Мөнх Эрдэнэгийн том хүү Эрдэнэ Мэлэг сумын авраг малчин. Тэрээр бэлчээр байгаль орчин ан амьтдаа хайрлан хамгаалж ирээдүйн хойч үедээ унган төрхөөр нь үлдээхийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж байгаа байгаль хамгаалагч юм. Эрдэнэ Мэлэг Баян улс сумын харч чулууд багийнхаа иргэдтэй хамтран 2015 оноос хойш байгаль хамгаалах сайн дурын чулууд нөхөрлөлийг байгуулж өнөө хүртэл амжилттай ажиллаж байна. Манай нөхөрлөлч одоо 20-д өрхөөлөд шүү 20-аар. Гэхдээ энэ ч нөгөө тарганы нөгөө хулгай агналт ихтэй тарга маш цөөрцөн байсан. Тэгээд нөгөө нэг гадна татнаас нөгөө нэг бизнес зорилгын малууд их орж ирэх шинжтэй болоод байсан тийм үе байхгүй. Тэгээд ер нь эвлэлдний гэдэж ер нь ганцаараа биш олуулаад авах хэрэгтэй байна гэдгийг үүднээс л одоо нөхөрлөө болсон. Та өөрөөс мачсан уу? Тэгээд нутгийн иргэд одоо бүгд л ярилцсан. Одоо энд нэг болохгүй байх гэвэл тэгээд нөхөрлийн нэг бодлоос нөхөө цтаал билгээ нэг ирээч яваач гээл. Тэгээ юм байна тийшнээ яа тийм л зорилготой бүгд л оролцсон нөхөрлийн улсууд. Тархч бүлөөрөө амьдардаг юмтан байхгүй юу. Тэгэхээр ер нь одоо хавар үржилд ороод нэг 4-6 мөндөл гаргана. Тэгээд тэрнээс бас нэг байгалийн шалгарал гэж янз бүрийн юм байна ш. Тэгээд нэг 3 4 амьдарна тэгээд нэг нөхсөлт нь бол давгүй л дээ. Ер нь мөндөл илбэгтэй байх юм бол нөхсөлт хэвэн байна л гэсэн ойлголттой гэсэн. Байгальтай одоо бас ээлтэй амтан гэдэг байгаа шүү. Гэхдээ энэ ч одоо бас л хөрсийг сэргжүүлнэ бас янз янзын үүрэгтэй наачаасаа. Эд нөгөө нэг хавхаа их тавьдаг үе одоо нөгөө яг хамгаалж эхэлж ийсэн үе. Тэрэнд нөгөө нэг хавх тавьж байгаа нөгөө хүмүүсийн хавхыг одоо нөгөө нэг эргүүлэр хурааж авсан. Одоо цуглуулсан хөдөөгөр цуглуулсан хавхнуудаа цуглуулад нэг баялд нэг хөшөө осгуулж ирсэн. Нөгөө барилгын тэмцэн гагнуурын анги нэг төслөмгийн нөгөөт. Тэгээ тэр хөшөө осгуулж ирсэн баялд байдаг. Хэдэн хавхар гэлээ? Тэр нэг 200 гаруй хавхар өсч ирсэн юм а тарганы хөшөө баг.
та өөрөө сумын алдарт байж хүн те бас моринд сонирхолтой. Сумын алдарт. Хичнээн хариг түрүү авч юу? Хариг түрүү нэлээд авсан байхаа. Нэг сумын наадмад 10 гаруй авсан байх. Тэгээ нэг өдөр 2 түрүү авах төр зөндөө айргийн төрөл. Морин уягчим саж юу л да малаа усгаж нэлээд хөдөлмөр орох цаг хугацаа зацуулах ажил болохоор өсөр болгон зориулж. Тэр ёстой хүнд. Морины малаа гэж яхан салгардах гээд байгаа. Морин дуртай дахид адуунууд байна. Сүхбаатар хинти доромт нийлсад унууд энэ бүгд цусны бүгд явж байгаа. Надад хайрмар төрүүлсэн. Сумын наадам. Сумын наадамд. Энэ жил актер осоор чадаагүй. Адал ябруу алдаж өрөөд гээд. Фэнийг стомог тахтай хүн байсан. Тэр мань одоо нэг төрөөс гэж яриад байгаа тий. Тэгэд адуу тарж байгаа байхгүй. Нэг л адуу надад хээрлэггүй. Нэг хээр даах таасарж өгсөн. Яг энэ давд байхад. Хавар. Энэ нэг даахтай. Техник тэрнээс актер адуунд тавих яах вэ? Миний онжоог нөхөр байсан. Тэрэнд сургууль хогоод явуулчихгүй. Тэгсэн тэр манай сургаал үз. Тэгээд он аав нь яд сумын наадамд тэр даага манд гурлуулсан бай. Айраг дууцсан. Тэгээд хойтон би тэрнийг шүтлэн болохт нь аваад өөрөө уяад цагаавад 92 онд ч үлээ. Холхон төрүүл гэж үлээ. Тэр миний ихний гараа мор айраг түр авах. Төрөөр хэлсэн байхгүй. Тэрний одоо энэ цагаар одоо энэ халивазрах энэ цаг сайрын голдуул яваад байгаа. Аавын эрдэм хүүд гэдэг. Мөнх эрдэнэ аваргын баг хүү базрын хувьд малт нүдтэй моринд ирэмгий хурдан хүлгийн зоон дээр өсөж уяачин эрдмийг ааваасаа өвлөн авчээ. Адуу юу гэж байна. Бага ухсаар мал дээр өсөх гээд. Аавыгаа мөр хараа. Энэ таа унага дуунуудтай юу. Тэр бүгд л унага. Аав зөв хэмэл байхаас. Тэв адуун дөр их туртай тэгээд. Тэр нь уян. Мөрөнд. Гол байж дээ. Тэр мал мөр ихэдээ тэр одоо тэгж ингэж хийдэг сайн да тэрийн өвлөхийн төлөө мал малхад радиог заах гэж. Бол морь их үйдэг болохоор би их морин дуртай. Бас нэг жоохноос хурдан морь унна. Гэхдээ наадамд бол явж чаддаггүй ард талд нь харийн албын дагалдаа үлддэг байлаа. Тэгээ өнтер нөгөө дүүндэр өнтер наадам яваад онгууд наадам явах амар дуртай. Өөрөө наадам явах амар дуртай. Гэхдээ надад бол нөгөө наадам явах боломж бол бараг байдаггүй байхгүй. Ягаад гэвэл нөгөө хоёр эрэгтэй дүүтэй хүн чинь яаж наадам явах вэ? Таны одоо амьдардаг энэ нутгийн одоо онцлог нь юундэ байна? Малдас хэр шимтэй байна? Онцлог манай нутагч. Энэ сайхан хайрхан ингээд энэ хүн дэвэл говьтой. Сайхан тал нутаг. Тэр өвлөнийг уулуур гарна нэг манай нутгийн онцлог сайхан л да. Энэ нутгийн буян гарал сайхан амьдарч байна шүү дээ. Энэ нутгаас манай голооч 3 улс аврал төрчөөд байна шүү дээ. Одоо нэг байдлаар 1990 оноос хойш гэсэн. Хойш 3 төрчөөд. Та гурав чинь бас зэрэгэлдээ ойрхон амьдардаг гэсэн. Тэгээ нэг нь тэр баруун харагдж байна. Нэг нь энэ нуурын нааттай наагур хасаад байгаа. Нас ойролцоо хүмүүсөө. Үгүй үдэд том бүрлөөс ах авраг манд бүрлөөс болцсон 60 гаруйтай хүн. Одоо хөвдөө наваа хөвдөн байна. Та сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Тага тавлаг уу? Тавлаг та бороо хуртай сайхан намар орж байна да. Яхам сайхан байна. Хатлан бордонд гарч байна уу? Гарах гээд л. Тийм бороо сатуулаад байна. Тийм бороо яхан сатуулаад байна. Гоё намар орж байна. Манай ахын улс авраг мас Батуулд ах юм нөхөө. Том хүн. Жамбол гэдэг. Сайн мас хөө. Энэ даамал. Одоо тэгээд манай аваас хойш хоёр сайхан ах маань улсын авраг малцсан болсон. Одоо тэгээд манай энэ хоёрдугаар багийн энэ голда ийм 3 улсын авраг малцсан
бэхэн байд юм аа. Аавын чинь ахын туршлага их байгаа үү? Тэр л юу явж байгаа шүү дээ. Энэ голын тийм ээ. Туршлага бол дээдлүү туршлага доотоошоолыг суралцаад явах юм шиг байна. Одоо ер нь таны нэг өдөр хэрхэн өнгөрч байна? Өглөө эдэн цагт босоод одоо юу хийхээс эхлээд л өглөө эрт болсон шүү дээ. Бас нэг хатаа болоод байгаа юм. Эрт босоо тэгээд юу байна? Хонжих хүн би хонж авчихсан тэгээд. Өдөр ер нь тэгээд юу энэ нэг зүгээр байхгүй. Бол зүгээр гэртээ хөвч чадахгүй. Бол хоньёгоо сааны болвор дээр хаа. Бэр хоньд илүү багаас хонь болсон болохоор тэр юм хоньд юу вэ? Тэнд хажууд байх сонирхол. Та одоо ч хэлбэл одоо ийм тэнгэр сайхан цэлмэг үед хонио бичээгээд явж явах бас ганцаараа бичээгээд явж олон юм бодогддог ах та. Тэгээ саан тоолоороо тэгээд жаргал шүү дээ. Тэгээд тэнгэр сайханд одоо саан уучруу яриад оцсондоо юм хараад байх юм байна. Тэгэхээр жаргал байхгүй. Хэдэн цагийг өнгөрөөхөө та ер нь эндээ? Нөө болж бол даахал хоньёхоо юу вэ? Өдөр хоол идэхэл үү тий. Тэгээд суучлах юм. Тэгээд сууж л байвал. Өдөхгүйгээр Сайхан дуулна үсттэй бас. Бичээр тэр тэр цараа байхгүй баха. Насаараа дуулаагүй. Газар нутгаа сонгох тий хамгийн чухал сонголт. Таны хувьд бол эндээлэр байнгын сууршдаг эсвэл бас ингэ нүүдлээд. Нүүлгүй яах вэ? Зун тэр баруун ташаа шалзан гол гэж байдаг. Тэр лөө буун. Өвөр нь хоошоо тэр баруун хот уулнууд. Тарслууны тэр лөө очно. Тэр энэ тойрондоо энийгээр говьтэй тэгээ гадуур говьтэй. Энэ доошх нэгээр говьтэй. Тэгээ энэ дөрөв тойролдоод байдаг. Тэгвэл малч нөөрэ баянган дуулах гэдэг байвал нааш оргоод намар жаандаа байгаа тэгвэл өвөл байдгруу бас оргоод ирнэ. Нөгөө дандаа малч нар эзэндээ бар хэлчих гээд байдаг шиг байл. Мал мэт хүмүүс малыг дагаад байвал болохоор. Мотор нүүдлэр нь хамгийн чухал. Тий, олон хонтой хүмүүс нүүж ажил амьдрна. Тарган байлгана. Тэгэхгүй нэг суурин байгаа тэгвэл тэр бишээрээ дуусаад олон хон таргалах шиг. Одоос нь юу болоод байна? Газар өгд эзэнтэй болоод бас хамаагүй дуудах ирэхгүй болох гэдэг шүү. Тэгэхгүй нэг байран байгаа тэгвэл тэр улаасгаал байна шүү дээ. Одоо энэ гадаа гоё байгаа үү тий? Сая мал орж ирээд байна л да. Баян гайгаад байвал үүсгүй ба шүү дээ. Тэгэхдээ айхта гадны мал шавахгүй бас ойрлцоо. Болж игэл сэлгээд явах байхгүй. Өнөөдөр ишээ явдаг бол маргааш ишээгээ нэг тойролдуулаад явахад. Нэг усандаа нэг усг нэгээд. Тэгээ засал дарахтайгаа манай баг нэг байгуулсан 5 нөхөрлөл бэлчээр ажиллах гэрээ гэж хийсэн байхгүй юу. Тэгээ бэлчээр хариуцлах журамтай, бэлчээр ажиллах гэрээтэй. Тэгээ журмаа мөрдөөд ажилтгий. Тэгээ манай одоо энэ нөхөрлөл одоо нөхөрлийн газар одоо энэ манай 2 дугаараа болохоор ерөнхийдөө нөхөрлөлийнхөө одоо саналаар одоо нөгөө бэлчээрээ хамгаалдаг одоо нөгөө гаднаас орж ирж байгаа шилжилтгөө малыг зохицуулдаг тийм л одоо онцлогтой юм да манай гэж. Наратешветара шүдэрлэнхэ намжасагаан улирэнгэ. Одоо басаа дүнэндээ гараад тэгэл ороо суугаа машиндаа цагаан идэгээ байлуулаад. За та хичнээн төрлийн цагаан идэ одоо бүтээгдэхүүн хийж байгаа цагаан идэ сүүгээрээ. Сүүгээрээ юу? Тий. Өөхөөгөө маслаг болгоно, маслаас шатхас болгоно. Тэгээ сүүгээрээ ээзгий хийн арал. Агаа маанаас. Хүүхдүүд чинь бас энд эндээс ирээд бас нэмэр болоод идэв. Тийм 2 зээх хүмүүс хотоос ирээд зөний цаг тусалдаг юм. Өнөө буруу саалсан тэгээ хон хургандаа явна. Бүхэл ажил юм аа. Үхэр саалцахтан тусалж туглын татаж. За өөр Зургаа хараад өтөнгөрөө харна. Насаа насаж хоёртой туслаад. Цаг цаваараа даах сургана. Даах сургана. За чи өөрөө сонирхолтой юм уу даах сургал? Аа. За ер нь зурныхаа амралт болгоноо л ирдгүү те? Тий. Хөдөө гоё юу ер нь? Гоё. Даах сургаад яхаа уяачлах ч юм уу? Хонд явах мордоо бэлдээд. Хонд явах мордоо бэлдэж байгаа юм. Одоо чиний бүр сургасан морь байгаа юу? Байгаа. Хичнээн морь сургасан? 4 даах. 4 даахаа. Тэгээ манай 2 хөгдөөд амралтаараа ирж нах цаавнахтай ягаан туслаад ажил амьдралтанд туслаад тэгээ сайн амралтаа өнгөрүүлдэг. Аав ээжийнхээ хөдөлмөр дан чанар. Бид нар ч нөгөө баг насаас аав ээжийнхээ
нөгөө юу хийж байгааг дагсаар хагаад сүүлдээ бүр нөгөө өөрсдөө хүнээр хэлүүлдэггүй нөгөө тухайн ажлын нөгөө дагаж хийсээр хагаад бүр ингээд дадал болсон гэдэг юм уу. Одоо ч гэсэн тэр байдлаараа хүүхдүүдэд дадаг байхгүй юу. Амрлаа л шууд хөдөө яваад очиж имээдээ цуслаа өөдөө туслаханд нь яв хөрдөн гараа гэдэг юм. Одоо ч гэсэн тийм эртэж одоо хотод амьдардаг гэсэн бид нар өглөөр дунддаггүй шүү дээ. Нэг амралт өдөр өглөөр унтаж амрыг гэхээр ерөөснөөр хүрдэг. Дандаа нэг багасаа эрт тусаа сурцсан. Дандаа эрт. Ер нь бол манайхан ч ер нь дандаа эртэж хүмүүс ерөөсөө эрт ажил амжиж лээвэл бүх юм өдөө өмнө бүх ажил дуусчдаг тийм санагддаг. Ерөнхийдөө манай аав гэж эртэж олсоод байхгүй. Тэгээ ер нь эрт тусахыг юу ерөнхийдөө бид одоо ерөнхийдөө зарчим болгож явдаг. Тэгээ эрт ажилласан хүнтэй нийтэж энэ хөдөлмөрч явахыг л аав гэж хоёр заандаа. Одоо тэрний зарчмаар л явж байна. Манайхан ч ер нь жоохон яаруу дунтай хүмүүс. Ер нь шаардлага өндөртэй ер нь одоо болсон. Таны яваад байгаа. Хотоос цаа яваад байгаа. Энэ айлын одоо ганц цогцолтоос болсон. Тийм биш. Хантайгаа 10 жилд танилцаад 2004 онд танилцаад 2006 онд айл болж 2007 онд анхны хөө маань гарч 2013 онд хоёр дахь маань гарч дөрөв сайхан хам бол аавынхаа сайхан амьдарч байна. Тэр хаана амьдардаг вэ? Улаанбаатар хотод. Тэгээ би ч 2006 онд анхад бэнда хийж байна. Тэр чинь 7 сарын 10-нд яг ус юм ийм хоёр дахь өдөр. Тэгээ би өөрөө амны гिचгтэй юм бодож орхиж байдаг. Сайхан баярын өдөр ирсэндээ басна. Тэгээ надад их сайхан хүлээж авсан. Тэрэндээ ч их сэтгэлд орон явдаг. Тийм байна. Өдөр өдрөө аягүй сайн санаж шүү. Сонгож ирсэн биш. Ирээд юу хийсэн вэ? Шат хоргоны нас хийсэн. Шат хоргоны насны дараа манай хаштай яг. Шат хоргоны нас авч ирсэн үед ирсэн шээ. Тэгээ ажил яваад. Би бол өөрөө трактор техник тийм газар тариал эрхэлдэг орчинд бол өссөн. Малхой бол бараг бол мэдэхгүй ирж ирсэн. Тэгээ одоо өдөө зэрэгтэй яваа маань бол энэ аав ээж хоёрын маань одоо ачимдал гэж боддог шүү дээ тий. Тэгээд л ер нь ажлыг бол ер нь энд ирж ил би бүр сорж байсан. Ер нь бараг л ажил хийж үзээг бол ирж ирсэн байхгүй юу. Тэгээ энэ хоёр буурлынхаа албанаар л одоо өдөө зэрэгтэй тэгэл 5 хошуу малаал хүүхдүүд өсгөл тэгэл явж байна да. 10 жил тагтал нөхөртөө анх танилцчихсан. Би манай наруулан чинь 8 жилтэй. Тэгээд баян бол 10 жилтэй. Тэгээд манай ээж маань ээж ишээ байдаг болохоор баян бол руу сургууль сурилгээд ирсэн. Тэгээд 2006 онд 7-ын нөхөртөө танилцчихсан. Одоо зодосны олон үзээд байна олон үзээд. Өнгөрд хавар жаахан санах байсан л да. Тэгэхээр манайх нь нэлээд сандарна л шүү дээ. Манай аюулын хэмжээ хөвгөө болоод эхэлж. Ганцхан үйл гэхгүй ер нь бүх үйлрэл хэцүү үсттэй мал маллахад. Тэгэлгүй яг одоо 100 одоо гинтийн бороод аваад явчихвал аваад явчих шүү дээ. Салхич уурга гэдэл тий. Ер нь тэрнтэй ажил төмсөжэл амьдрах юм шиг байна. Тэгэхээр нутгаарны бас онцлог байна л үүдээ бас хажуугаар. Одоо таныг залуу байхад мал малж ирсэн үе одоо ингээл нийгмийн өөрчлөлтөнд нэлээд л өөрчлөлтүүд орж байгаа тий. Өөр бидний үйлчлэн ганц мориос өөр юм байхгүй. Аха. Тэгээ сумын төвшин морьтой орно. Морин тэрэгтэй хөгдөө сургууль соёл даваас морин тэмээ тэрэгтэй үйлөө зүйл яваад өдөршөнгөл явдаг байлаа шүү дээ. Одоо бол машинаар ухсхийгээд одоо наваач хөргөөд ирлээ шүү дээ. Одоо энэ машинаараас одоо малаа нөгөө тууж маллах үүн дээр та ер нь ямар бодолтой байх вэ? Өөр энийг ч бас актер сайн зүйлч биш нэ тэгтээ гэ бүлгүй үдүү натцах бол бүх малын завар таарчих бас хурдунаа. Хурдунаа. Одоо тэгээ баг хүн болгоно одоо морь биш гадаа фэргэн дээр нь матцахал зоолттой л шүү дээ. Бас тэр нь яхан бас тийм сайн биш сангдаг юм аа. Тэгтээ хүн бол юу гэдэг яан л үс. Хавар дармайл харахад морч байх материалаар л төлөвлөд байгаа би тэр нь танаа таарахгүй санагддаг юм. Монгол ахуйгаа ер нь завжуултгийн тулд
одоо яах ёстой байдığım болоо. Ялангуяа залуучууд, залуу малчт маань одоо тэмээ гэдэг чинь тэмээг хэрэглэхэ болоо тэр хоёр тагсраа тэр сэргэн доохож байгаа байх. Тэмээ яах болоо. Тэгээд морь унахаа болно гэдэг морьч байгаа юм шин тэгээд бас хайж болохгүй л гол дан техникж болохгүй. Тэр ахуйгаа авчилдаг. Зарим шаа барьж явах юм. Тэгэхгүй бүгдийн хаяа техникжээд хоны сан машинтай мацгалтай. Ажлын бас хүйтэнд ч зарим хүнд болох юм ба ядуухан хүнд бол. Одоо тэгээ сайн одоо мэдэхгүй юм чи та бүхэн сайн хэлж зөвлөж явахгүй бол тий. Тийм л дээ. Тэрс мөрөж биш байгаа. Хэлэн л үдэ дандаа хэлүүлж явах уу бас. Тэгээ хүн бас яах вэ? Залуус ойлгоно. Морь эдлээд ахтэн тэгээд хон холдохгүй л хадлан мордоогоо. Одоо зарим бэлэнчлээд байна бас худалж авдаг болчиход байна. Бүх юм мөнгөөр яачих гээд. Ноос шин цаана гүйцэтгэж байгаа нормд барих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хаяах хэрэг байхгүй. Өдөр болгоно хоньяд болгоно. Хөдөөгөө түүн муухайг нарилгана. Одоо мөнөө тийхээ болчиход байна шүү дээ. Бараг хаяхлаг гэдэг. Нарвын хамаагүй авдаг л байлаа. Бис хоньныхоо арьс ширнээс эхлүүлдэг лөө. Одоо арьс өнөг хаягдж байна. Харин тий. Бүх малын ганц хонь биш. Тий. Хоньяасаа мөнгө хөлдөг байсан. Нөтө шууд хог дээр. Одоо бараг гитсэж авч явах юм байгаа мó. Тэгэхээр одоо хонь маань өдөө буцаад ирдэг. Ганц маха. Ганц махаарал. Махаарал өндөрлөлт хэрэг утгаж шүү дээ. Тэг мал юм үнэгүй болоод байна юм. Хонь малын үнцүүд хариугүй л байна шүү дээ. Яагаад ингэж үнэгүй болоод байна вэ? Юундээ байд юм. Алгадагч нь гаргаж зарахгүй байгаа юм боо. Үүн дээр таас жоохон өндөрлөлтэй. Харин тийм л байна. Ноос нь үнэгүй 300 төгрөг авна гэдэг шүү дээ. Тэг ямар мөнгө байх тийм. Мөн Эрдэнэгүй хүмүүнлэгийн ажлуудад идэвхтэй оролцдогч тэр бүр тоочоод байдаггүй. Түүний тус олон хүнд хүрч урам зориг хайрлсан байдаг. Таныг бас нутаг орныхоо ажил үйлс нэлээд дэм болдгоо гэд нутгийн олноос ярьдаг юм билээ. Энэ талаар таас. Ер нь хар залуу ер нь тийм яасан сум орнд надад залуугаас дэмжсэн. Сэрэг халж ирэнэ надад л өрдө дэмжих гэсэн айл оноо хойш. Надад нэг ийм сонд хүрнэ гэж бодсон бай. Бодолтолцоод байсан байх. Тэгээ энэ ах юм аврагуулахад манай сум нэг зоо техник тасчамс гэж хүн байсан. Дараагийн шийш үг гэсэн байхгүй. Тэ. Тэр юугаар болж л байна да. Шатрахгүй нисэхгүйгээр тууштайгаар малдаа мал цөөхөл өрөө хожолдоо. Малдаа өрөө сэтгэлээ гарга зориулаад мал бол тэр залуусууд малчиг сайхан алгал байна. Юу гэж захимаар энэ таяр залуучуудтай. Залуу шүлээгүү мал сэтгэлтэй бол малаа зөв сэтгэл гаргах тийм ээ. Малын хонд зүтгэж амьдрал бол явбал малсан боёна гэнэ.